Өнөөдөр дэлхийн сүрэтэ тэмцэх өдөр. Энэ бол тэмдэглэлт өдөр биш, харин хүн төрөлхтөнд аюул занал хийсээр байгаа чимээгүй дахал хэмээх сүрээ өвчний эсрэг анхаарал хандуулах чухал өдөр юм. Улсын хэмжээнд 2025 онд 2851 хүн өвчлснөөс хүүхдийн болон эмэнд дэвсвэртэй хэлбэрийн өвчлөл тодорхой хувийг эзэлж байна. Сүрээ өвчний тархалтад оройтож онцлогдох, эмчилгээг дутуу хийх явдал ихээр нөлөөлдөг. Ялангуяа эмчилгээгээ бүрэн хийлгээгүй нэг хүн 10-аас 15 хүнд халдварт харах аюултай. Гадаадын иргэн харьяатын газраас оршин суух зөвшөөрлийн хугацаанд дууссан ч Монгол улсаас гарч явахаас зайлсхийсэн, зөвшөөрөлгүйгээр хөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, визийн хугацааг хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргасан байна. Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорилгодоо нийцээгүй англи визтэй байх болон буцах хөрөнгийн их усүргүй, визийн хүчинтэй хугацаа дууссан, гадаадын 65 иргэнийг хилээр оруулалгүй, 3 иргэнийг хилээр гаргалгүй буцааж. Улсын хурлын дарга учрал бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Хятадын коммунист намын төв хорооны улс төрийн төвчөөний гишүүн Жяо Лоужитэй уулзаж хэлэлцээ хийв. Талууд хил дамнсан төмөр замын холболтын ажлыг хэрчимжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх талаар санал солилцжээ. Мөн байнгын хороод парламент дахь найрамдлын бүлгүүд болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, дуршлаг солилцоог эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Эрдэнэс тамтлагын компанийн албан маягт тамга тэмдгийг хурамчаар үлдэж, ижил төстэй хурамч захим шуудан үүсгэж, бүгд найрамдах Хятад улсын худалдан авагчдад нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө хэмээн залилсан этгээдэд шүүгээс торгох ял оногдууллаа. Тэрээр 300 мянгаас 500 мянган Америк доллар авахаараа тохиролцсон байсныг нь хууль хяналтын байгууллагаас таслан зогсоож чаджээ. Намын бодлого тодорхойлох, мөрийн хөтөлбөр батлах, улс төрийн томоохон шийдвэр гаргах, намын удирдлагад чиглэл өгөх зэрэг үүрэг бүхий ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүний сонгуул болж өндөрлөлөө. Энэ үеэр аймагуудын ардчилсан намын даргыг сонгосноос Сэлэн аймгийн ардчилсан намын даргаар Баяр Цогтыг сонгожээ. 19 аймгийн ардчилсан намын дарга нарыг ийхүү шинээр сонгож, 2 аймаг дарга сонгоогүй байна. Дэлхийн сүрэтэ тэмцэх өдөрт зориулан Улаанбаатар хотын төв талбайд зөөврөн рентген аппарат бүхий явуулын эмнэлэг ажиллалаа. Шинжилгээний үр дүнг тэр даруй авах боломж бүхий уг эмнэлэг маргааш хотын өөр гудамжинд буюу хүн олноор зорчдог абсолют худалдааны төвийн талбайд шилжин ажиллах юм байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.